гурлаа мэд болгож байна. Тэгээ. За. Окей, танилцсан. Би одоо Mapet-д тоглож үзээгүй шүү дээ. Олоорсо тал руу яваад тест. Би ер нь танаа рэп дэвжээ дээр энэ жоо пивтэй Намаа тавин байлга зүггүй зон тусыг 16 он инжинаас шүн тун дүүрд базан хазаа тулган чилдүү 50 чилэр замдаа би хамрууга би код нүнэ шүндөө тийшлээ ганцаараа сайд биш нөө хэрэггүй. Окей, за сайн байцгаана уу? X-Talk-ийн сонсогчтой болон үзэгчтэй болон гангструудаа. Тэгээд өнөөдөр манай X-Talk Season 2-ийн эпизод 4 яг одоо Nabas Tattoo Shop-оос эхэлж байна. Тэгээ өнөөдрийн манай зочноор Mapet aka Harmega орж ирсэн байна. Тэгээ хүрэлцэн ирсэн. Баярлалаа миний homie. За сайн aka гэдэг шүү. It's known as Harmega. За сайн байцгаана уу. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсгээд байна. Гурван сэтгэлээр хэлдэг юм аа шүү гэдэг. Тэрэн дээр та хоёр ингээд хийц хүрсэн те. Тэрэн дээр ойлгоогүй те. Би яг ойлгоо. Би нөгөө бүгд ингээд чимээгүй байлаа шүү. Би асуултаараа сууж ирсэн. Би үзсэн ингээд. Тэгсэн чинь яг юу болчих вэ гэж сая гэсэн чинь манай нөгөө хамгийн гол чинь юм баггүй нөгөө голдоо нэг юм галтай байсан. Галч нөгөө саундыг мафлаад явангууд нөгөө нэг цаашаа ярианыг сайн сонсохдохгүй байсан аахгүй. Тэгээд жоохон тиймэрхүү нэг технический асуудал те. Үүссэн байгаа тухай нэвтрүүлэх гэдэг. Тэгтээ гоё дугаар шүү те. Тэр season 2 нь эхэлж байгаа. Тий, season 2 2 дахь дугаар дээр орсон миний бро. Тэгээд дараагийн дугаараас уулзцгаая. За ингэж дуусгая гэдэг. За ингэж шилээ авчээ. Тэгээд Ebrand гэдэг нэр нөгөө нэг яг артист нэм нь нөгөө нэг Ebrand гэдэг нөгөө латин үгнээс гаралтай. Тэгээд өөрийнхөө Memordors гэдэг нэрийнхээ эхний үсгийг аваад өөрийнхөө артист нэм болсон байгаа шүү дээ, тий. Тэгээд хэрвээ яг өөрт чинь нэг яг энэ санаа орж ирээгүй байсан бол ямар нэр эсвэл өмнө нь яг ямар нэр ашиглая гэж бодоод явж байгаа гэмэд Ebrand болсон бэ? Яг ер нь нэр бүр бодоогүй байсан маань. Зүгээр би сүүлд бодсон чинь надад 104 гэдэг нэр л аягүй зөвөн санагдсан. 104 гэхээр одоо тон 101 102 103 юм. Тэгээд 104 гэж байхгүй. Тэгээд 105 гэдэг нөгөө онцгой байдал хөлөө. Тэгээд явчихдаг 105 106 гэдэг. 104 нь амар чухал мөртлөө хийж аваагүй. 99 104 л залгаалаа. Тийм зүгээр тий. Тэгээд тэргүүрээ нэг 104 Cypher гэж нэг хийсэн. Тэгээд нэг яагагүй 2 дугаар эпизод энийг үүдээ орхисон. Тэгээд яг дуруур л хийнэ. Ямар ч байсан 104 надад энэ зөвүүн нэр шиг л санагдаад байсан сүүлийн хэдэн жил гацсан чинь. Бас нэг хэсэг нөгөө нэг юм тоотой рэпрүүд ингэж их болсон л гарч ирсэн л дээ. Одоо жишээлбэл 200 268 Шараад 200 Rest in Peace. Тэгээд 168 тэгээд 113 гэлээ. Манай студ ч бас 710 records гэж явж ирсэн. Тэгээд тэрнээс гадна бас зөндөө олон юм тоотой янз янзын лейбл records гарч ирж ирсэн дээ. Тийм. Гэтэ ер нь бас тоо бас сонирхолтой байсан их. Numerology гэдэг чинь тэр бас их. Намаас ногоно лай. Тоотлохгүй тий. Тийм учраас дүүн дээр минь сургалтаа анхаараарай гэдэг. Гэгөө ерөөсөө та нар өөрийнхөө ерөөсөө эдийн засаг дээрээс анхаарцгаа гэж. Чамаас сонсон чи хизээ ирв? Брон 5 сарын сүүлээр ирсэн. Тэгээд сайн нэг 7 сараас Америкт байх гэж үзээд тэгээс жоо ханижлээсээс жоо холдоод тэгээд ерөнхийдөө ингээд Монголдоо ер нь ханижлтэйг бас байсан зүгээр юм байна гэж тий. Чи хизээ ирв? Тэгээд сая манай хүний үг амар гоё шатж шүү дээ. Америкт нэг жоохон байх гэж үзээд гэж байж. Надад бол жоохон ингэ болохгүй байгаа. Том даагүй шүү. 7 сар болохоор яг жил хагас өмнө Канадаас ирсэн. Тэгээд л ерөнхий одоо бол зэгцэрсэн эндээ дээшсэн байгаа юм шүү дээ. Юу н аливаа улсад очиод нэг 2 жилийн дотор нэг 5 тухай болох гэж нэг хичээдэг. Тэгэл нэг 4-5 сарын дараанаас нэг өчөө болох байхаа. Одоо бол дөнгөн данган хөөргөж юм хөлөө болохгүй юм. Үнэс мэдээж Бро хизээ юу сая юм чи. Ковид юм уу? Сайн бас нэг гадаад байх гэж үзэл тэгэл. Хааш явсан? Ширээд нэг жил болж байна. Хизээ боцож ирсэн гэсэн үг үү? Яг ковид юу? Ковид ирд.
21 оногийн карантин байна гэдэг нэг лал руу байгаагүй. Тий. Буудалд ингээ 21 онош. Тэр үеэр нэг Монголд ирж. Тэгэхдээ яг тэр карантины юм уу бол тэг нөгөө нэг үүдүүлээ тэр 21 өдөр мөдөр тэгж карантинлах бол бас жоохон нэлээд одоо бодохоор ковид үеийн сонирхолтой санагдаад тийм аа. Ностальжи шээж. Ер нь хүн нэг амьдралдаа нэг тийм том юм өсдөг гэдэг. Тэр л юм лээ. Би тийм үдсэн тэр үрлэл юм байлаа л тий. Сүүл төрсөн хүүхдүүдтэй ярьж өгөхөд тий. Тийм нас амьд гарсан гэдэг. Тийм байсаар байна гэдэг. Ээж нэг амд гарлаа. Харин COVID-19-аас амд гарлаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага эсвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг 10-аас 15 жилдээ нэг вирус гаргаж жоохон мөнгө олдсон юм шүү. би бас тэгж бодсон шүү дээ. Тэр жоохон бизнес талтай юм яваад авчих шиг болсон. Вакцина зарахын тулд юу гэвэл сноу нэг үг гэдэг шүү дээ. Өвчин вирус тараад гэчлээ вакцина. Инженер хийж өгдөхгүй хүмүүсөө тэгэл эмнэлгийн байгууллагууд дампуур нэсдэг гэдэг шиг. Сонирхолтой шүү. За ойр про уран бүтээл хэрэг. Ойр давгүй л байна. Ер нь яг бодож ирснийхаа дагуу юмнуудаа хийгээл цацаад эхэлсэн. Тэгээд гайгүй. Ер нь бас нэлээд коллабод бодсон юмсан тэднийг ахнаас нь хийгээл явчихна да. Will label дээр байгаад тэгээд нөгөө нэг юмнуудаа цоцохгүй байсаар хагаад баг гэрээгээ цуцалчихв. Цуцалсан ба тий одоо. Яг нөгөө гэрээний хугацаа дуусч байгаа. Хугацаа дуусч байгаа. Тий. Хийх зүйлстэй байгаа байна. Яг нөгөө нэг яг цацаг гэсэн төлөвлөгөөнд орж амжаагүй ч гэх юм уу. Ер нь төлөвлөгөөнд дагуу яваал тэгэл ажиллах хугацаа маань дуусаад тэгэл за хугацаа дуусчлаа гэл тэгэл за окей гэл тэгэл явуулсан да. Нэмж одоо тэдэн жилээр ажиллах гэсэн санал бийсэн үү? Яг уу сонгох уу гэдээ ах нэг ярьсан. Тэгэхээр би болохоор нөгөө одоо жоохон өөрөө нэг юм хийгээ бодсон байсан. Тэднэрээ бодсон байсан болохоор тэгээд сонгохгүй гэл. Одоо энэ G ахтай бас ажиллахад ер нь жоохон бас одоо гэдэг нэг ажлын зарчимч байдлаар тэргээд бас ингэдэг шүү дээ. Броос би бас айгүй зарчимч хүн гэж харсан л тайгаа. Би нөгөө React Dev-ээр сэдвээр очижсэн болохоор тэгээд яг л цагийн бол цагтаа гэдэг бас юм хэрэгтэй байдаг. G ахын бас ер нь одоо юу гэдэг ингээд юм зарчимч байдал нь бас ингээд бороодоос нөлөөсөн зүйл бороос угийн яг юм зарчимч талтай хүн байсан. Яг бас нөлөөлнө. Тэгээд нөгөө цаг маг байх гээл жижиг сажиг юмнуудаас хулаад хариуцлагатай байх тий. Бэлтгэлтэй байх гэл юм дээр бүх юм дээр бэлтгэлтэй байх гээл тэгэл бас ер нь би өөрөө бас жоохон хариуцлагатай хондраа. Яг л ингээд бодлоо хэрэгтэй. Яг өндөө уусаа хариуцлага алдсан шүү дээ хүн л хийж байна. Тий. Яг аль болох тэгэл яг нөгөө тулсан ажлуудаа бол тэгэл яг хийгээл яг төрлөх тэгээд мэдээж ахвас тэнд нөлөөлж байгаа л та тэгэл ахын өндөр хацарч болох уу гэлтэй би ч бас жоохон респект байна шүү дээ. Тэгэл тэр юу нь бас олон жил хамт байсан. Тэгэл тэр нь бас нөлөөлсөн л дөө. G одоо тийм real label-д орохоос өмнө Seto та хоёр бас ерөнхийдөө ингэ зүгтээ явжсэн шүү дээ. Би бас тэгсэн. Та хоёр болохоор ерөнхийдөө label гэж явж ирсэн үү эсвэл зүгээр яг хоёр хүний two man team явж ирсэн үү одоо яг Black Squad Seto-г артистаар аваад тэгээд бас бид Black Squad-аар тэгээ хугацаа бас дууссан л да. Ер нь бас сүүлийн 1-2 жилийн өлегтэй юм хийж чадаагүй тэгэл би ч өөрөө завгүй болцсон. Тэгэл яг дуунуудаа хийж эхлэв. Уул нь гоё продюсинг хийж үзье гэж бодсон миний хэлэл байсан л да. Тэгэл Homeboy-тойгоо яриад Homeboy-стойгоо Black Squad ч манайх анх гурлаа байсан одоо хоёул болчихлоо. Тэгээ бид гурав ярилцж байгаа л артист хөгжүүлэлт хийя. Seto яшаана гэл. Залуу яг шаана гэл. Тэгэл зүтгүүлсэн. Тэгээд бас эхний 1-2 жил бол бас амжилттай прожект болсон гэж боддог шүү дээ. Сүүл рүүгээ цаг завч болохгүй тэгэл тиймэрхүү л. Тэгээ гэрээ дуусаад яг л Jeff төрөх дууссан шиг Seto төрөх бас дуусаад. Өнгөрсөн жил ихгүй. Seto тэгээд Hayashi хоёрт надад руу залгаад бро ингээд манай клипэн дээр ингээд нэг тоглоод өгөөч гэдэг хамт ингээд тий. Seto хоёр ингээд зогсоод ингээд камерын дээр ингээд зогсож байна тэргэлэн тий. Окей гэл хамиг юм бэлдээл очсон тэгэл гоё хамаг гоё хувцас өмсөл тий. Окей гэл очсон аахгүй. Тэгсчээ хүүхдийн парк дээр нөгөө нэг юм скутер скейт ундаг хүүхдүүдтэй ингээ гоё юу яагаад гоё клип хийгээд тэгээ зураг авалт хийгээд ингэсэн. Тэгээд би чинь болохоор ерөнхийдөө ерөнхийдөө тэгээ уг нь бол би чинь мөнгөөр тоглол уг нь тоглох хэрэгтэй шүү дээ. Тэгээ би за мэдээж Seto юм
одоо ингээ бас ингээ надад байсан чинь ингээ нэтэр гоё ороод игээд тэгээ нөгөө зураг авалт чинь болчлоо. Тэгээл тэгсэн чинь за нэг 2-3 7 хоногч боллоо. Тэгээ дараа нь клипийн цацгцч нөгөө миний дүрс хүмүүс байхгүй шал өөр газар шал өөр дүрс юм шиг тэгээ би жоохон гомдож явж байгаа. Юу болж байна? Би ингээ сэтгэлээрээ яасан гоё дээр гангалаад очиж байгаа. харин мен тэрэн дээр жоохон гомцоо. Сэтөө сонсож байна. Зон. Надад сэтод хамж хэлгөөч. Гүг зүр яхад нэг Twitter-ийн дээр. яа гэхдээ сэтөө гэхдээ тэр дуу нь бол нөгөө юу юм бэ? Гэт амар тийм агрессив байсан. Гэхдээ би яг дараа нь зураг авалтаа харсан чинь яг тэр хүүхдүүдийг оруулах бол юу бишээслээсэн билээ яг нөгөө концепц нь тийм. Тэгэхээр яг нөгөө өөрийнх нь яг тэр хийсэн дараа чи авсан зураг авалтууд нь бол дунд нь айгүй зөгч ирсэн. Би тэгээ тэрийг авчих. За энэ бас яг ингээд клипийн хийсэн. За тэр залууг санахгүй байна. Яг нэг видео авдаг нэг гайс юм аа. Хаяши сэтэ хоёрт ирсэн. Тэгээд сайн тухайн үед буруу зохиол мөхөл гарахтаа одоо сайн ирсэн баг уу? Тийм баг. Storyboard чухал л та. Тийм storyboard маш чухал шүү дээ. Зургийн дарахтай нэлээд. Тэгтээ нөгөө брендийн нөгөө нэг прожектууд дундаас ер нь Black Squad-аас хамгийн гоё прожект миний бодлоор тамхилах зураг гэж боддог байхгүй. Тийм шүү дээ. Яг Seto гэсэн чинь Seto-гийн тамхилах зураг ордог тэр сайфер бол бас тэр алдаг шүү дээ. Гиснийг юм хайран болоход гингүүл пүүгээд нүднээс нулимс. Тэр ч бас нэлээд хүмүүс төрсэн баха. Тэгээд тэр прожектыг харчаад энэ нэлээд сайн прожект явж байна гэж харчихлээ. Ковидын зураг чинь жи ах чи бас нэг контент хийгээдсэн юм аа. База. Тийм. Тэр чинь гэрээ байгуулахаас өмнө. Тийм, за чи ерөнхий наав нэг чеклсэн юм шиг байлаа. За чи юу гэж юм гэсэн, юу хийж ин те. Это моя фамилия ёо. Тийм. Тэгэл яг тэрний дараахан яриад тэгэл нэг юм сонирхолтой. Тэгэл би чи баярлалаа л өөрөөлд орох юм байна. Яг тэрний нөгөө нэг хүлээж авсан нөгөө нэг яг хувь хүний талаас хүлээж авсан тэр сэтгэл хөдлөл ямар хөсөн бэ? Тэр чинь гоё л өссөн шүү дээ. Мэдээж тэгэл одоо Монгол улсын юм бий чи те. Тийм том тэгэл санал тавиулах гэж тэгэхээр чинь амар гоё л өссөн тэгэл би чи баярлалаа. Yes. Дотроо нэг тех маягтай. Хоёр дээр доороос хоёр хүн yes. Yes sir. Тийм, тэр саналыг бол гоё баяртай болж авсан. Nice. Би зүгээр яг сонирхоо асуусан ингээд чи яхаас ингээд яг тэр бол хувийн яриа л гэхдээ энэ дэр ярьж байгаа юм уу. Би зүгээр яг Mabranti яагаад та ингээд лейблтэй авсан бэ гэдэг тэгсэн чинь ерөөд гэсэн байхгүй. Одоо ингээд бас CCB гэдэг чинь өөрөө бас нэг юм жанр ингээд бараг болцсон шахав ингээд юм байгаа. Энэ дээр бас ингээд тий одоо ингээд манайхтай юм гоё ойрхон ингээд юм гоё яг үнэн хэлдэг яг юм өмөрхөө хүмүүс ингээ бараг байхгүй ганц л байгаа нь одоо Mabranti байна гэж бодоод бид тэр ингээ жиях ингээ би ингээд Mabranti-г сонгосон ингээ тийм нөгөө би ч дотроогоос ингээ нөгөө нэг жоохон атарх гэж бодож юм чинь намайг яг одоо гэхдээ зүгээр яг нэрэл ингээ ботсон чинь би ингээл Brogen доонуудыг ингээ судалсан чинь яг ингээл тэрэн донд нэг юм худлаа үг байхгүй яг дандаа юм үнэн үгнүүд юм явж идэг байдаг байхгүй. Би нэг юу ячи. Энэ дуу таа чиний дуу заяа. Бараг лавын зэрэгтэй удам залгах ганц зэрэгтэй шуургыг сөрөхөд гитбалээд За 2 дуу ийгүү таагаарай. Амар байлаа. Би нөгөө нэг Mabranti сая одоо нөгөө нэг жанр ярьж байгаа шүү дээ. Тэгмүүд одоо Монголын хипхоп байгаа Монгол хипхоп үүсэж хөгжөөд бараг нэг 25 6 жил л болж байна. За 30 жил яг 30 жил болж байна. 30 давтсан ч байгаа юм. Давтсан тий. Тэнгүүт ерөнхийдөө нэг 4 генерашн давтсан байгаа шүү дээ. Олдос хавуулаад, олдон шашин. Одоо зэнжи ихээс хавуулаад гэдэг. Тэнгүүт Монголд байгаа жанруудаас нэг яг нэг жанрыг нь за манад юу нь зохгүй дээ гэдэг жанр байна. Яг үлчсэн нэг lyrical байдаг байхгүй. Яг ингэ өгөн дээр тулгуурсан poetic. Яг надад зөвхөн чийл бол шүү дээ. Dance hall afro beat-нүүд дээр дуу хийх ер нь бас хэцүү юм шиг.
Манад жоохон тэр чинь нэг юм латинонууд те ташаага ингэж хөдлөгдөг бөмбөр шүү дээ. Ер нь бол. Тэр жоохон буухад арай хол юм шиг санагдаад байдаг. Данс бол ер нь жоохон. Одоо яг хүмүүс хийдэг л дээ. Дон Төрөтөө. Тийм. Гэхдээ заадах чи хүмүүс бол гоё хийсэн бас байдгаар байдаг. Гэхдээ ер нь зүгээр бодоход тийм. Гэхдээ дрил мэрэл бол бас гайгүй зохиод байдаг шүү дээ. Зохиолоод гоё хийсэн ч байна, муухай хийсэн ч байна. Янз тийм. Монгол хүнээр дрил зохиол юм билээ л дээ. Дрил зохиолч хийсэн хүмүүс байна. Тэр артистынхаа авьяас чадвараас Гэхдээ сонио ингээд дрил зохион санагдаад байдаг шүү дээ. Данс бол жоохон хэцүү санагдаад байна надад. Тэгээ хүмүүс яаж сонсдог юм мэдэхгүй л байна л та. Манад ер нь миний бодлоор болохоор манад ямар ч дуу бай ер нь лирикл байх тусмаа л илүү зохих байх гэж бодож шүү дээ. Ерөөсөл ямар ч дуу одоо pop smoke ч бай, underground ч бай, одоо new school, old school эсвэл одоо drill ч бай, нэг юм манайх ч нэг үг сайтай. Үг сайтай гэснээр ер нь одоо уран яруу найргаас яг шүтэж сонсдог гэвэл уншдаг байсан бол Chonimos өөр. Тэгээ Chonimos өөр гэдэг байна шүү дээ. Нэг тийм яруу найраг яадаг ш ном яадаг ш. Уншиж маш. Ном бол яаж байгаагүй юм байна шүү. Гэхдээ яг тийм яруу найргийг яг тийм шинтэж мэдтэж уншдаг юм аа. Амар гой бичтгэлтэй зүгээр надад нэг юм муулах шачлаа. Зүгээр гэнэ. Яагаад муулахгүй гэж. Тухайн үед гарахт нь бидэд нөгөө нэг дэлхийд тухайн үед өөрийнхөөсөн болохоор хил ам хүрэхтэй айгүй хоол байлаа. Одоо хатгаа болсон цаг нөгөө хүн муулж байгаа хүн ч одоо сонсохгүй шиг. Үгүй яагаад муулж болдгоо. Үгүй зүгээр бодохоор одоо жишээ юм шүү дээ. Зүгээр яруу найрагч чинь ийм амар гоё бичтгэлтэй. Гэхдээ толгой олох сүүл болохоос амархан санагддаг байхгүй юу? Жишээ нь А үсгээр эхэлсэн үг одоо ингээд хэдэн 100 мянга монгол хэлэнд байгаа шүү дээ. Тэгэд Х үсгээр эхэлсэн ингээд холбож байгаа юм тийм. Тэгмүүд ингээд сүүл холбох чинь одоо авчирсан гэдэг чинь одоо үсрээл нэг юм ойролцоо 5 10 тэднийг гоё сонгож холбох дээрээс нь одоо өөр өөр рүү хувиргах гэдэг чинь сонголт цөөхөнтэй. Тэгээ тэрэн дээрээс уран яруу бичих нь райм бичих нь илүү хэцүү санагдаад байдаг. Хэцүү байж магадгүй би тэгж бодоод байдаг. Тэгэхээр яруу найраг уншдаг юм болов. Яг зөв маань нөгөө метафор энтрээ жоохон мэддгүүл байсан шүү байна. Манай нөгөө уран байх гал юм сонсохтой нөгөө ардын дөө. Үгүй метафор энтер бол амар штэ. Чанми юм он дэр чинь. Чанмих дээр бол байгаа. Тэгээд савсрангуй юм он дэр зохиолууд дээр амар байгаа. За метафор бол байгаа. За тэгмүүд яг уу за нөгөө нэг Jack-ийн за эсвэл нөгөө нэг юм Jack position гэж ярьдаг шүү дээ. Тэр энэ дээр ч юм эсвэл за чиний ярьдаг уусуулах бол ялт өмнө л дээ. Уусаа тэр бүр амар хоцорсон. Тэр нь угаасаа тодорхой байсан учраас эхний ээлжний манай нэг эхний генерашн хипхопчууд ч юм уу тэр өөрсдөө тийм байсан. Тийм нөгөө сүүлийн холбохгүй байжгууд тэгмээ тэрийг сонсоод зарим хүмүүс ойлгоогүй тэргүүрээ сурцсан. Хипхоп гэдэг юм. Тийм хипхоп гэдэг чинь ийм гэдэг. Толгой олбох хэрэгтэй гэдэг. Мэдхгүй тэр яг хөгжлийн явцдаа сайжрал явж л байгаа л та гурлаж өгдөг нэг Монгол хипхоп байг. Шүүгчд хийм бэ гэдэг. Шүүмч зэрэг юм л да. Шүүмч хийя гэдэг. Яруу найраг бол гоё уран уншилт гэдгээрээ бас агүй гоё. Амьлуулт гэхдээ одоо тийм. Яруу найраг. Одоо сосроо оронгоо уншааг бол тэр шүлгэнүүд бас яах ч үсэн маа. Тэгээ тэгж болоо. Ч юмс амар амьлуулт. За одоо хоёрын дараагийн бол та тий. Халанцуу яриа аяа хүн зорилттой тийм. Дараагийн дог таацаа да. Дог та гэдэг. Урт сугалцай үеийн өвгөн болон даган түүнийг даган эргэлдэх цасан охид төрөл бүрийн тоглоом мөн энэ сагаар шимжсэн. Би 22 жил. Окей. Тэр миний хамгийн дуртай доо. Тэр бол миний чиний хамгийн дуртай доо. Удаан сонслоо шүү. Одоо баг Вибрант лирик бүгд дотор бол лирик бүгд нь зөвлөсөн бол нэг баг л нэг 3-4 шүлэг байвал ноорлоо 4-5 багаар нөргцөн гэдэг гараад хийцэн байгаа нэг 50-60 дуу ч юм уу те цацагдсан 20-30 гэл тэнгүүд лирик сан гэдэг өөрөө сонирхолтой. Аяар л биш. Одоо 10 жилийн өмнөөс яг бараг хэдэн жил өмнөөс юм бэ? Бараг 13-4 жил өмнөөс доонууд ихсэн үү ер нь? Би чи 15 онд анхны клип цэцсэн байна лээ. Ааха.
Одоо 11 дэх жил рүү орж байгаа юм л. Яг тэрнээс өмнө хамтлагаараа хийжсэн. Тэгэд Номикс гэдэг манай хамтлагаараа 2 цоногтой. Тэгэхээр би тэрэн дээр доороо хийж 10 дуун дээр бол орсон байгаа. Тэгээ би өөрөө 2 цоногтой. Эхнийх нь 13 дуутай, хоёр дахь нь 17 дуутай. Тэгэхээр 30 дуу. Тэгээд за цомогт ороогүй нэг цацсан 20 дуу байгаа. Тэгэхээр за тэгээд сүүлд нэг 30-аад демо байсан. Цацгтаагүй яцсан мэт. Тэгээд тэр одоо нэг 40 мөч болсон. Тэгэхээр ямар ч байсан нэг 100 муу бол дуу муу. 100-аад 100 муу хийсэн. Тэгээд талаас илүү нь цацгдсан байгаа гэж би ер нь нөгөө нэг прогресс нөгөө нэг яг зөв саяны одоо энэ сонгож байгаа дуунуудын шүлгэнүүд болохоор нөгөө нэг яг айхтар санахгүй байж магадгүй гэсэн утгаар нэг ингээд жоо рандом шүлгүүд нь авчих. Түүнээс хамгийн гоё шүлгийг авчих юм бол броошо санаад ороод ирж штэ гэдэг утгаараа яг сонгосон байгаа даа. Мэдрэхгүй юу? Тэр бас нөгөө юу н гоётэй юм. Найруулга гэх юм ингээд мэдрэмжүүдийн юм ингэж дуулцснаа. Тэгтээ чи манай эхнэр бас тэр дунд айгуу дуртай. Тэгээ нөгөө одоо яг тэр нөгөө хойноос орж байгаа эмэгтэй хоол айгуу тэр дууг айгуу гоё чимэглэсэн. Тэгээ би яг эмэгтэй хоолоод маш гоё дуртай. Бараг тэрийг ингээд бар сонгоод дахиад ингээд шинжлэх гаргамаарч ирсэн. Тэгээд дууны аргаас бүтэлтэй амархан тэгээд яг бүхэлдэн цогцоолох л хамгийн их утгаач өрсөж байгаа шүү дээ. Дээрээс нь ер нь сайн нөгөө дуу яриад тэгэл найруулга энэ төр ярьсан чинь бро нөгөө би нэг юм ярилцлаган дээрс нэг хайсан сонсчихсан хамгийн том амбиц нэг Netflix нэг өөрийнхөө юм оролцуулах гэсэн дээ. Энэ 2023 онд 47 гээд fan footage animation төрлийн киноны найруулж зохиолч байсан. 24 онд биш үлээ. 23 онд байна уу? Яг уу зүгээр тэг би яаж мэдгүй дээ. Юу яг Netflix-тэй мэдээж бид нар бол шууд харьцахгүй юм чинь нөгөө бүсээр нь хариуцсан одоо ингээд Азийн кино бишэлгэж авдаг ч юм уу тий. Тэрлөө Монгол кино хийж байгаа. Тийм Монгол кино хийж байгаа хүмүүс бол аль хэдийн холбогдоод ингээд явж байгаа жүжигчтэй. Зүгээр нөгөө мөрөөдөл мөнгө төлөх биш гэдэг шиг зүгээр тэгж бодвол бас гоё шүү тий. Тэгэлгүй бодсон. Тэгээд 47 кино юу? 47 болохоор зүгээр Монголын анхны found footage жанраар аим шиг кино үйл надад зөв юм шиг санагдаад байсан байхгүй юу. Тэгээд би Nomad Pictures-тай хамтраад юунэмшилүүхтэй дэдишээр гаргаж ирсэн. Тэгээд Монголын анхны олдор бичлэгийн кино гэж монгол хэл рүү нэрлсэн. Тэгээд зүгээр нэг кино хийж үзмээрсэн юм байна байхгүй юу. Гэхдээ энэ чинь амар том биш үү те. Тэгээд угаасаа нөгөө зохиолын бодцсон байсан. Тэгээд үйл явдлын бодцсон байсан. Санаанч бодцсон байсан. Тэгээд яг гоё ажил болгоод нэг гараас гаргасан шүү дээ. Бороо ер нь чөлөөт цагаар нөгөө нэг кино үзэх талтай гэдэг юм хэд хэлсэн байсан. Тэгээ би ер нь бороогоос гоё киноны тухай ингээ яриачтай ингээ жоохон нэг дуртай киноны жанр за тэр киноныг тэр зохиол нэг амар байсан гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг би бол дандаа мафта кино үздэг. Хязгааргүй том сэдвэлтэй. Кинонд хязгааргүй том сэдв. Угаасаа бүр дааж маршгүй. Зүгээр нэг юм дахиад амраахын тулд үздэг нэг кино байна. Дахиад ажиллах гэж үздэг нэг кино байна. Тэгээ зөв насан туршдаа үзэх үйл ямар кино авч үздэг юм. Бас тий. Тэгээ serious мэрээс авч үзэхгүй шүү дээ. Ямар олон юм нэг кино. Тэгэл миний драфт нэгэрч аватар л байдаг л та. Аватар сайн л та. Аватар тийм нэг хоёрын аль нэг юм болоо. Нэг арлаа би ингээ очоо те. 3 кино авч ирлээ. Гэвэл чи яах вэ? Чи ямар 3 кино авч ирлээ? Тэрийг эхлээд хэл. Би яам л та. Infinity War Endgame-ийг авчихсан дээ. Тэгээ одоо чам нэг л үлдчихэж байгаа. Тэр үчиг тусдаа те. Тэнгүүт би шууд сүүлд нь Castaway гэдэг Tom Hanks-ийн тоглосон юм байна. Тэгвэл яг ганцаар алга төвчөөс инфлюенс авчих. Яагаад заавал асуулт нь аль дээр үлдэх вэ? Зүгээр өрөөд сүмжигдэж байна шүү дээ. Яагаад бид нар тийм нэг кино үзэж болж байгаа. Ард руу ганцаараа яваад тэгвэл тэр нэг юм ингээд төсөөлөхөд бүх юмнаас ингээд тасалсан гэдэг утгыг. За чи за Бон бол энэ дээр жоох урт ярина. Би өөрөө киноноос чиглэлээс орж ирсэн байхгүй. Тэгэхээр ерөөдөө миний одоо яг хамгийн дуртай 3 кино гэх юм бол нэгт бол Godfather 2-р анги. 2-р анги бол маш гоё. Тэр аавын залуунаас, хүүгийн залуунасыг айгүй гоё ингэж гоё харьцуулж ингэж харуулсан. Тэгээ аав нь гоё явсан бол үүн ч гэсэн гоё явна. Тэгээ яг хаа тэн дээр ч бас нэг юм зураглаачийн гоё үнцгүүд ингэ байсан. Тэгээд
Тэрэн дээр нөгөө нэг одоо шүмжлээд байгаа юм шүү дээ нөгөө нэг CGI, VFX тэгээд камерны ленс мэс ингээд нөгөө сайжирсан учраас нөгөө нэг ингээд гэрэл мэрлүүдийг ерөнхийдөө ингээд одоо юм хар дүрс мөрсийг ингээд хар сүүдэр мүдрийг ерөнхийдөө амар гэрэлтүүлж оролдог болсон тий. А тэрэн дээр бол бүр яг ингээд уран зураг шиг ингээд гой сценүүд ингээд оролдог бас тий. А хоёр дахь кино нь болохоор юу American Gangster. Тэр болохоор Denzel Washington-ы тий бас хар хүн бас Америкт бас хожигнуулж болдгийг бас ингээ харуулсан. Тэр боодаш яадаг тий. Өөр шахах юм шүү дээ. Тий. Тий шот шүндрэ аяга кофетэй гаш. I don't give a fuck no police about then. I don't give a fucking police about now. Өнгөтөн зүрүүлээд тий. Буцаага юм л үзээ. Гурав дахь кино болохоор Ice White Shot гэдэг. Тэгээд ерөнхийдөө Америкийн тэр яг тий одоо яг энэ том электүүдийн нэг юм овшин имийг айгүй гоё харуулсан тэр кино байна. Тий. Тэгээд тэр кино загтахаас өмнө найруулагч нүүд болчихдог шүү дээ. Тэгээд тэрэн дээр маш их сценэ тасагдсан. Тэгэхээр энэ гурван кино бол миний хувьд бол best кино. Тэгээд арал дээр юу ч ярих юмгүй ганцаарч юм байна. Юу яг өөрийн entertainment хойш болж байгаа. Амар тийм юм. Робинсон Крузо ч гоё л доо. Эсвэл анги байж болно. Тарцаа. Чү. За браг юм бол. Минийх Avatar Titanic 2 байх юм байна. Тэгээд яг ч тийм кино байх юм байна гэж тийм. Titanic 2 байгаа. Тэгээд юу ах юм бол 3 дахь нь надад тэр Alpha гэдэг нэг чонтой кино таалагддаг юм. Би үзэж байгаагүй. Чоныг гаршуулж байгаа. Залуу дээр үеийнх юм. Тэр сүүл нэг Alpha гэдэг хоо гарш бүр хулгайлагдсан хоо гаршуулсан гэх кино гарчсан. Alpha гэдэг кино нэг хөлмөлөө болоод бухамхтай ингээд нэг ам манд яваад тий. Тэр надад яг ч гоё санагдаад тий ингээд үзээ сууж байгаа. Тим кино байдаг шүү дээ. Хэд ч үзсэн мөртлөө дахиад эхлэлцдэг тий. Тайвшруулдаг кино. Тийм. Тэгээд тэр чинь ингээд нэг л хүн ингээд яваал байгаа шүү дээ. Нэг хүн ингээд амьдрах гал ингээд сүргээс заримдаа ингээд стрессгээр ингээд одоо ингээд ажилд амар их юм байна. Эсвэл санхүүгийн асуудал, гэр бүлийн асуудал, эсвэл зөндөө юм уу яг нэг үздэг киногоо ингээд тавьчихдаг байхгүй. Тэгээд тавингууд яг тавьдаг шалтгаан гэвэл одоо яг тавьдаг киноны шалтгаан Infinity War юм уу? Одоо нөгөө нэг Endgame. Яг л би нөгөө нэг тухайд гарчсан countdown мэдэрдэг. Гоё шүү дээ. Нөгөө нэг кино театрт бас амар бүр ингээд болж байгаа юм шиг. Тэгээд ингээд үзсэн болохоор тэр ингээд саунд гадаг мэддэг. Надад тийм энерги, тийм юм үзэж тавьсан байсан шүү. Тэгэхээр надад шалах байхгүй гэж хэлдэг юм бол орж ирсэн. Бүр толгой ингээд нанаа хайш байж байгаа. Тийм юм. Ярил кинонод зөндөө байна. Prestige-ийг бас үздэг юм байна гэж Prestige-ийг. Prestige гоё тий. Тийм, яг л ингээд тавьчаад үзээл. Яви. Тий. Яви. За ингээд кинаш яви. тий. За ингээд ерөнхийдөө маш олон ингээд дуунууд ирчээ ингээд би маш олон жил нүг сонсож байгаа. Тэгээд ер нь бол conscious rapper гэдэг талтай би гэж ерөнхийдөө ойлгож байгаа шүү дээ. Тэгээд би нөгөө Бажиал ах дээр ингээд орсон ингээд нэвтрүүлгийн бас ингээд тийг сонссон шиг ингээд ганцаараа алхаж ингэж өөр өөртөө ярьдаг тий бас бидний загвар нэг нь бас өөр өөртөө зарцуулах цаг хугацаа маш бага шиг байна. Өөртөө ярих гэдэг чинь нэг бодлоо зэгцлэх юм бодох хугацаагүй болчиход байна шүү дээ бид нар чинь. Нэг бол ингээд риск үлгээл, нэг бол уцаар, нэг бол жолоо ороод гэж юм амар юм байгаад байдаг шүү дээ. Тэр заримдаа нэг уул мол руу ганцаар гарч гой санагддаг юм аа. Юм л бодоод байна шүү дээ. Тийм. Тэр нь их бас хаа нэг тех ер нь дуртай. Одоо юу гэж ярих вэ? Одоо юу гэдэг заа өгш жойр жоохон ингээд доохороо хийх ёстой шүү ч юм уу. За ойр дээр жоохон уугаад байж ч юм уу. Ер нь тийм шүү дээ. Ингээд өөр өөртөө ярина шүү дээ. Ерөнхийдөө юу гэж ярих одоо өөртөө ярил жишээлбэл одоо. За одоо дараагийн ажлууд юу вэ? Урт ажлууд те юунаас нь алинаас нь эхэлж байх уу? Энийг юу? Ер нь бол эцсийн дүндээ нөгөө бид чинь сайхан амьдрах жаа мөнгө олох жаа. Аль нь хөдлийг хийвэл их мөнгө олох үлээ. Хажуугаар нь юугаа алдаж болохгүй. Жанжин шугамаа те. Тэгэл бодлуудаа л зэгцлэх гэх юм уу? Тэгтээ эхлээд энийг энтэй хамтрах юм байна. Инхийн тулд тэгвэл эхлээд энтэй холбогдох юм байна. За тэрлүү тэгж бичих юм байна гэдэг ч юм уу.
Ер нь бол би нөгөө нэг цэгцтэй бодож иж цэгцтэй ярьдаг гэж боддог. Мөн ч цэгцтэй ярьж байгаа юм. Цэгцтэй байл. Цэгц. Нөгөө нэг ахтай нэг гондрол гэх нэг шүдээ нөгөө нэг миний хатман киноны хэсгийг ирсэн шүү. Тэгээд жишээлбэл ажлаас гадна ингээд бас нөгөө хувь хүний эмошн явж байгаа шүү дээ. За энэ хүн над нэг муухай хандсан шүү. За энэ хүнд би бас нэг ингэсэн шүү. Энэ хүнтэй би ингээ гоё яасан шүү. Би ойр дээр жоохон ганцаардаа дээ шүү ч юм уу. Ойр дээр би жоохон ууртай байгаад дээ шүү ч юм уу. Эсвэл би ойртой гоё шааж байгаа шүү ч юм уу те. Ойрд хитрхи нацгараад дээ шүү те. Ойрд чи хитрхи их мөнгө өрөөд шүү ч юм уу те. Тиймэрхүү юм ярина шүү дээ. $1000 орчлаа шүү ч юм уу те. Ойрд одоо ингэж шүү. Тиймэрхүү юмуд бодно шүү дээ. Ерөөсөө бодоо тэгээд тэр тэгж хэлсэн би яах юм болмол гэж бас бодноо. Ер нь тэгэл ер нь аюу бодож ижил тэр нь дараа дараагийн нүүдлүүд номчтой болт юм болов уу гэж бодсон шүү дээ. Энэ нөгөө нэг юу байдаг юм бэл л дээ. Яг эрүүл хүн өдөрт 10,000-аас нэг 120 гаруй мянган бодол тутам нэрлэж идэв тэрхэн тутам. Тийм үү. Тэнгүүд тэрнээс нь нэг ерөнхийдөө нэг 3,000 гаруй төргөн асуулт өөрт нь ирдэг гинэ. Тэр нь болохоор өөрийнх нь асуулт байна. Тэнгүүд шүдэ угаагүй л эсвэл шүдэ угаах уу цаашаа ямар ч угаах уу тийм иймэрхүү бодлоод тэнгүүд яг өөрт нь зориулсан асуулт өдөрт яг хүн өөрийгөө хайрладаг уу хайрладаггүй юу гэдэг асуулт нь яг 100 дотор байдаг гинэ. Одоо жишээлбэл яг энийг баталгаажуулах зүйл гэвэл хүнээс чи хайртай 3 хүнээ нэрлэж 3 секунд дотор гингүүд хүн өөрийгөө нэрлдэг үү гэж байгаа байхгүй жишээлбэл. Тэнгүүд эхлээд хүн өөртөө ярьдаг шалтгаан нь болохоор хүн өөр одоо нөгөө нэг сүүлийн үед нэг өөрийгөө defeat congratulations you defeated your first level. Next opponent is you. Тэгэл өөрөө гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр чи яг өөртөө талентаа туулж харьцаж дараачийнхаа өөртөө туулж харьцах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүн байнга л өөртөө ярьдаг юм лээ. Дийлж харцсан доо. Зүгээр хамгийн том асуулт нь ерөөсөө байнгын том асуулт нь яг одоо чи өдөр болгонд автагдаж чамд нэг юм гэмтэй юм шиг болж байгаа асуулт юу вэ? Гэмтэй юм. Одоо нөгөө юу л байна л да. Чи хэдвлээ те чиний амжилт чинь ямар вэ? Тэр чи ингэж суларч болохгүй байнгын хичээл хэрэгтэй те. Одоо ингээд заримдаа назгарна шүү дээ мэдээж. Бас наануу цаана те. Тэ бас наануу цаана шүү дээ мэдээж бид нар ч бас те. Ууж идэн те ингээд хэд хоног ингээд ажил мөсл хийхгүй те. Жоохон хариуцлага алдах маягийн. Тэнгууд тэгэл дараа нь бас тэрийг бодно шүү дээ. Одоо юу хийх ёстой вэ? Ингээд авах юм бол яах вэ гэл. Тиймэрхүү юмнууд яг юм гэмтэй юм шиг. Энэ жил чи тийм хийнэ гэж төлөвлөсөн. Гэтэл одоо 6 сар болж байна те. Чи хаана байна вэ? Тэгэнгүүт одоо ахнар бидний бацаан байх үед ахнар биднэрт чи ингэчих юм бол зүгээр шүү гингүүд ахнар юугаа мэднэ эсвэл ахнар мэдэхгүй байна гэж бид нар ахнарын үгийг авахгүй ингээд өнгөрүүлчихэл ахнарын насан дээр хичээл ингэдэг байжгаа боддог шүү дээ. Хэрвээ тэгээгүү байгаасаа гэж бодсон бол хэрвээ чи дүүнэртэй хандж хэлвэл чамд хэлэх юу бай зү одоо жишээлбэл за нэг ийм байна. Та нар авахгүй бол бойл. Гэхдээ яг үндэ нэг ийм байдаг шүү. Та нар ирчүүл ойлгох биш. Одоо л авчвал. Гэхдээ яг үндэ тэрийг хэлээд хинч ойлгохгүй хамаагүй. Гэхдээ чи хэлсэн нь нөхгүй. Өнөөдөр төрүүлж хэлсэн нь ялдаг болохоос биш. Хүлээс нь чинь нөгөө нэг юм бид нар чинь нэг юм өөрсдөө заавал experience байх хэрэгтэй. Тэр experience өөрсдөө авч ийж ингэж хаширдаг тий. Ядаргаа хүмүүс нь авдیں۔ Гэхдээ. Манай ухаангүй байсан шүү. Яг аваагүй хүмүүс нь ухаангүй байдаг юм байл. Яг жоохон ингээд нэг юм. Тийч одоо сүүлийн бодчихгүй цаашаа явж. Туулж иж тайлгадаг гэсэн шүү. Ер нь бол ямар ч хүн тэгэл 1000 аав ээж нарын мэдээллийг туулж иж тайлгадаг шүү. Тэгээ алдаж амжиж окей. Үгүй ээ. Ингээд бодоод үзэлтэй ингээд манайд ингээд туулж ингээд тэгвэл нэг хүн ингээд туулаагүй ч үжиж яэш дээр 800 аваад цаашаа ингээд тэгэж аваад ингээд лавц бид нар чинь зарим нь миний аав ээжийн за тэр бол нэг гений асуудал байна да би биндээ удамшдаг энэ дээр за эсвэл ингээд аав ээж гоё үлгэр дуурайл байсан. Тэнгүүд чи дүүнэрийн үлгэр дуурайл юм чинь яг би бодвол ер нь ингэж л хэлхэл юм байна л да. Өөрсдөө л амар сайн хөгжүүлж завгүй байлгах гэж байна. Тэнгүүд бид нар чинь нөгөө нэг юм завгүй болоо байгаа шүү дээ. Дунд нь ингээд залуу насаа мэдрээд ингээд шаацсан байж байгаа шүү дээ тий. Бас ингээд хийцгүүлж мэдсгүүлсэн. Болж игэл тэр цагийг одоо ямар нэг юм хөгжүүлж л ашиглаад л өөрийгөө л улам тал талын скиллүүдээ нэмэл тэгчүүл өөсөө өссөн үсээгүй ингээд нөгөө жоохон том болоод сайжраад ирэхээр тэднэрүүд чинь ингээд одоо ранкинг өсгөн штэ мэдээж тэдгээр зүйлсээр л мөнгө олж
толгойгоо ажиллуулж тий. Yeah. Бүх юмыг ингэж чаддаг, мэддэг. Бүх юмч яг ядаж нэг юм 5 юмыг маш сайн хийдэг. Тийм. Мэддэг. Тийм байвал зүгээр. Нөгөө хийц хүрээл нэг хөдөлгөөнөө 1000 давцсан конфучин тий. Тийм гэдэг шиг тий. Тий. За тэгвэл наа асуулт чинь чамаас асууя. За Чи юу гэж бод? чи өөрөө яг одоо юу гэдэг ингээд тэр асуултанд өөрөө хариулт одоо Юу гэж? Саяны асуултанд тий яг түүнээс хэлэхэд үү? гөө яг одоо ингэж байгаа штэ. Одоо ингээ өөр өөртөө ингээ ярилцаа тэгэнгუут ингээ зөвнийх нь. тий яг Гимтэй юм шиг одоо чамайг шалгадаг бодол байна. Шалгадаг бодол нь тий. Гөө. Миний яг гэмтэй юм шиг бодол нь ста өмнөхөө бити тавчил даа гэдэг яриад. I did it again. I did it again. No more. I did it again. Би дахиж явахгүй маргааш өртөлч юм уу? Аваадлаач юм уу? Тэгснэ I did it again. Би юм зүгээр. Гэтэ энэ чинь нөгөө нэг яг л дүүнэр хэлэх гээд байгаа юм болохоор I did it again. Тэгэхээр яг ингээд дүүнэртэй бас би одоо 6 дүүтэй байхгүй. Тэгээд би ингээд дүүнэрт одоо миний дүүнэр бас үзчихлээ. Өөрсдийнхөө таашаал авдаг зүйлдээ бас суралцдаг зүйлдээ яг ингээ хамтдагдаг энэ комплекс зүйлийг олцоод тэрнлэг хөлмөрлүүл амар зүгээр юм болоо. Тэр хүртлээр өөрсдөө олоод явж ивэл зүгээр дээ. Түүнээс хүн чанараа алдахгүй байвал хамгийн гоё юм болов гэж би бодсон. Тэргээл зөв ойлгоч хүн чанар гэдэг нь яг ямар юм гэдгийг ном сонингоос унш хажуу тойронд байгаа аав ээжээсээ ойлгох гэж би хаардаг. Би тэгтээ сүүлд тэр юу нэг зүйлийг анзаарлаа. Хүн ерөөсөө хүнийг гомдоохгүй амьдрах боломжгүй мэл. Байхгүй. Хин нэгнийг гомдоон. Тэгтээ хэнийг гомдоох вэ гэдгээ бид нар өөрсдөө шийдэж байгаа. Хэнийг гомдоож болохгүй байх. Гомдоож болохгүй л лист байгаа шүү дээ. Улаан зураас нь дээдлэлт нэг хэдэн байгаа. Доотлолт бол за яг энийг бол гомдоох яах вэ дээ ч юм уу одоо. Ялчгүй гомдоохоос өөр аргагүй. Тэгэхэд зузаан биш ч юм уу те. Тэнгуут тэр одоо ойр дотны гэр бүл найз нөхөд те. Яг тэгэл ер нь бол хүн хин нэгнийг гомдоохгүй амьдрах бол боломжгүй байна гэж бодсон шүү дээ. Зарим нь ингээл нэг юм хийгээл нэг замын сонгочоор зарим нь ингээ ингэчлээ тэгчлээ гомдоод идэг шүү дээ. Үсэл зарим хүмүүсээ гомдоох юм л. Окей, дүүний би өстэй асуулт хариулъя. Яг гэхдээ тэрнтэй адилхан нөгөө нэг гомдохгүй гэдэгтэй адилхан хүмүүс нөгөө таалагдахгүй гэл намайг тэргээд харсан болоо ингээд харсан болоо ер нь тэр санаа зовх. Хүн болгон л гомдно, хүн болгон л чамайг таалахгүй байна гэж байгаа. Зүгээр ганцхан амьдралтай юм чинь зүв байгаад зөвгийг нь сонгохгүй л оролцож идэх зүгээр юм болоо гэж боддог шүү дээ. За чиний тийм бодол чи юу гэж юм? Би ингэсэн бохгүй. Ингэсэн бохгүй гэдэг. Би ингэсэн аахгүй гэдэг сандаг шиг яриад. Тэгсэн чинь тэгсэн аахгүй гэдэг. Гэтэ ерөнхийдөө би тэгж бодож ирсэн ингээд манай студиээр ажиллаж ирсэн Билли гэдэг манай продюсер залуу надад нэг юм хэлжсэн байхгүй. Би ингээ өнгөрсөн амьдралд амар их харамсаад за одоо тэдэн цаас алдлаа ч юм уу те одоо юу гэдэг за нэг буруу бизнес руу мөнгө оруулаад тэдэн цаасыг алдлаа. Инглээ нэтэрээ гээл тэгээ би өөртөө ингээ ярьдаг байхгүй ингээд өгсөн чинь ингээд тэргээд тэгсэн чинь хэлжээ. Бид нар бол ерөнхийдөө тэний хүмүүс биш ээ. Ер нь ямар ч хүн бол тэний хүмүүс биш. Дотроо бүгд өөр нэгсэн бодолтой туус амьдралынхаа туршин дээрээс ингээ шийдвэрүүдээ гаргаа явуулдаг. Өнгөрсөнд босон зүйлийг өөрчлөе гэхлээгээ чиний амьдрал сайжрахгүй. За бурхан чамдыг тийм боломж өглөө гэхэд тэр бол тэгээд тий сайжрахгүй. Яагаад тэгэхээр чи өөр нэг замыг тийм үгүй гэсэн бол чи үгүйг одоо тиймэр амьдсан байсан бол үгүйг сонгосон ч гэсэн дахиад үгүйг чинь дагуураас дахиад бас л нэг хүнд асуудал тулах асуудал гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэглэдэг бид нар яг тухайн нөхцөлдөө хамгийн зөв гэж бодсон шийдвэрэл хийгээл гараа явсан. Тэгээгүй байсан бол тий бид нар шал өөр ингээмээр явж байгаа. Амын гол нь одоо юу гэдэг хүн хизээж ирүүлсэн алдыг гэж боддог юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө өнгөрсөндөө нэг айхтар харамсах шаардлагагүй байх хэрэгтэй мэлээ. Мэдээж ирээдүйн одоо гаргаж байгаа шийдвэрүүдээ сайн бодоод явна. Тэгээ би бол жоохон бас өнгөрсөндөө аягүй жоохон юм харамж баруусаад амар их цаг болчлаа да ингэсэн байна да гэдэг ерөнхийдөө өөрийгөө жоохон хэлсэн. Одоо жоохон тэрийгөө болсон. Тэгэхээр хүүхдүүдээ өнгөрснийг хараал байвал өнөөдрийг харах нүд хөрөлцдөг юм байна шүү. Өнөөдрөөс байна шүү. Тийм байна. Тэгээд окей, за ингээд бро бол ингээд одоо Рэдимбэд хамгийн анхны орсон жил хэд хэдэн он бэлээ? 2012 он. Тэрнээс хойш 14 жил өнгөрсөн байна. Тэгээд
би ингээд миний брогийн одоо ингээд орж ирсэн хамгийн дуртай байдал дээр яг миний бүр ингээд хаа гэж нөгөө ганзаа хоёр цэндээ болон хиний эсрэглээ нөгөө тамдаа цогоо хоёр тий. Тэгээд ориг төлөө. Тэгээ ориг төлөө ганзаагаас ориг төлөө гээл тий. Тэгээ хоёр зөвлөө битэрийг буталтар ингэсэн байна гэдэг шүү дээ. Тэгээ тэрэн дээр дэгдэж нөгөө нэг чи минь ийм сайхан хоёр баталтад ялах юм бол би мэл гайхан гэдэг шүү тий. Тэгээд ийм л майхан дах юм бол цэндийг ажил ийм л байх юм шүү. Ийм л байх юм. Микрофон яа. Харин тэгээд би зөв ингэсэн байхгүй нөгөө захгүй битэр ингээд нөгөө битэр жоохоо бид нар ерөнхийдөө бөөндөө ингээд нөгөө одоо рэпер ч нөө сланга гэдэг нэг юм байдаг шүү дээ. Ингээд ийм сайн өөр өөрсдийн сайн баг мэдхгүй хэлийг ингээд зохиоцсон байдаг. Тэгээд тэгсэн чинь бүүл хийвэл гайхамж гэж байгаа шиг тий. Тэгээд бүүл хийе гэж байгаа шиг тий. Би өөрсдөө тэгсэн ш тэр үгийг ингээд авчлаад за бүүл гайхна гээл тий. Юу гэсэн юм гэхээр би бүгдийг хийвэл бүгд гайхна гэсэн үгтэй авчлаа тий. Би мэл гайхна гэ. Тэгээд тэр байдалтай дэгдэг чинь нөгөө юм зураг гаргаж ирээд үзүүлдэг шүү дээ. Тэр болохоор өмнөх байдлын зураг юм уу эсвэл бол тэр өдрөө зургийг нь авчаад угаалгачаар барыг ирж байгаа юм уу? Өмнөх байдлын зураг хаанзууд хийжсэн гэхээр дөрөв веб тийм дөрөв мөрөв л зураг байх гэж бодож байна. Одоо бодоход. Тэгэхдээ би зураг моргийг тий шууд тийм амжилттай шааж. би ажилттай юм тэрийг ажил болгоод очиж угаалгаад гарч яа. Ингээ шаачаа. Тэр бас айгүй гоё байсан шүү. Тэгээд сүүл би өнгөрсөн жил яаж яхад бас нэг залуу бас зураг морыг барьцал явж лээ би тэгээд окей бас янз янзаар л үзэж энэ одоо бодолж байна. Шүлэг мөлөг уншиж янз. Про Жиуд Санто. Бид олон жил цугснараа жи яхах гэсэн. Нөө заачнаас яг эр хүний үед надаа ийм хамт байх тийм суралцах юм ихтэй байсан. Би энэ зан чанаруудын ингээд хажуунаас нь чи үзэгч хийцэн байж байгаа шүү дээ. тий. Ингэ шахах юм байна гэсэн нэрээ ойлгоцсон байна. Гэтэ хоёр ах бол хоёлаа угаасаа миний түүнд бамг гэж юу? Бамг. Артистны тийм хүндэлдэг гоё артист, гоё хүмүүс, гоё ирчүүд. Тэгээ нэгийг сонгох юм бол би болж яах гэсэн. Би нэг түрүү нэг яриад доош энэ sorry bro. Нөгөө цэндээ байгаа шүү дээ. Би нөгөө цэндийг нэг ингээд нөгөө бичлэгүүдийн ингээд энд үзчихэд байхгүй юу одоо rap юм байдаг. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд цаа чи нөгөө амар амар цаваа нэнд энэ. Монгол улсыг тэгж 3 нэтгэл хүн байдаг. Нэг нь одоо Lumino баарч яах цэндээ тэгээд би ингээд цаваа нэг. Тэр цэндээ бро ерөнхийдөө хаана байгаа юм. За чи Австрал байгаа. Гэхдээ би сүүл баг 1-2 жил мөлийн өмнө л манай хомболтой нэлийн зузаан тэгээд нэг видео кол мал хийж хатны Австрал байгаа л гэжсэн. Би ч нэг яг өөрт ингэж бичиж холбогддог болохоор яг юу гэж яг мэдэхгүй зүгээр хамгийн сүүлийн дата бол юу тэнд байгаад байгаа. Австрал нөгөө мó Австрал твд нөгөө мó. Кенгуру боож идээд гэж би нөгөө нэг онгоо санаад байхгүй юу? Нөгөө нэг татарын тоглолтоор исэн байл да амир. Анх удаа. Гэсэн чинь яана би ч одоо 9 сарын 10-нд 9 сарын 10-нд тоглолтыг менежер хийх гээд байгаа юм шүү дээ. За хаасч болох байгаа. Ингэсэн байхгүй. Ямар тоглолт юм? Цаад хэд чинь дараагийн тоглолтын зүгээр юу ярих гэдэг. Хэдэнд гинэ? 9 сарын 10-нд. Юужиг дөрөөс идэж чинь. Яа. Би бас юуж идтгүүлэх гээл. Тэгээд дэгдэг байхгүй. Хин заяах бууж урчээд юу илээд тосч байгаа шүү дээ. Би хүнээс сонс яриа байхгүй. Гэтэ яг танил дутмарсан юм шиг ярина гэх. Илээд босноо. За энэ ч Калифорнид хэр арах уу гэж хэлсэн. Иргаа харна гэдэг. Иргаа. Таран гати. Тэгээд дараачийн таньдаг хүн бас Европ явсан гэсэн маань Австрал Европ явсан шүү дээ шээ Австрал байсан. Sorry. Би зүгээр хаашаа гэсэн чи ирээ. Тэгээд бодлын засч өгсөн шүү. Тэгээд улаан цаа нөгөө мэдээд иж засч өгөхгүй бол бас муухай тийм. Өмнө нь ингээд
чи нэг жоох илүүрхэд байгаа мó гэд хүлээгээд авчвал бас муухан. Тэгэд нэг юм нэвтээх ингээ болгоолаа те. Тэр нь ийм шүү гэдэг. Браг гэж ингэдэг яриа. Хоёул нэг 0 орох уу. Тамхилээ гээл те. Зоо гэдэг чи яг юм шиг. Энд гой тоглолт юм байна. Хоёулаа ингээд тамхилаа зураа ингээд нэг юм контент байна гэж. Одоо онцгийн дараалал ярихт бол дараа нь бэкерд явж байгаа шүү дээ. Тэгээд Брогийн хөгжим гэдэг бол бас амар явсан. Гэхдээ энэ дооны тухай дараа бид нар ярина. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг Бро нөгөө Поботой нэг баталдаг шүү дээ. X-Town Popo гэдэг. Тэгээд би нөгөө Popo битэр чинь бас айгу дотны найзууд. Энэ хоёрын хэлэхгүй би дайз. Тийм nice guy. Тийм. Shout out Popo. Тэгээд чи бас фаст би нөгөө садгач асууад байхгүй. Та нэг таар чи ингээ нэг амар баталтаад ихсэг яриа. Чичнэг би эндээс гэжтэй шүү дээ. Үчи дагуул үгсэн шүү дээ. Цаа ч нь бол гэхдээ илүү ингээ батл рэпер байсан юм байлээ. Би болохоор ингээд гоё ингээ өглөө ингээ явцсан гэдэг. Тэгээ би яг тэрэн дээр нэг миний хамгийн дуртай лайн болохоор түүний сонсох дуртай дуу what is this is a poem гэж асуундаа бүр саунд орсон. Тэр чинь арга багш талигаж арга багш тэгээд яг нөгөө нэг тухайн үед гарч ирсэн нэг фаны доо шүү дээ. Тийм. Тэгмээ арга багш юм амар мундаг хүн юм байсан байлээ. Тийм байлээ. хэл сураа та нар те гэсэн байна. Одоос гарч үзээгүй надад ороод ирэх чинь яг нөгөө нэг илэрхийлж байгаа юм жоохон юм загнаад байгаа юм шиг эсвэл өөр ихтгэл хурдан ярьдаг ч юм уу тэрэндээ байсан байж магадгүй. Уул нь яг ингээд гоё ярьсан бол би тэгээ ойлгоод аль ихтэй ингэж яах хэвээр нэг ойлгочихсон юм байсан байлээ л. Тэгээ арга багш онгоо гэж ярьдаг I miss you baby гэдэг худлаа юм уу? Мэдгүй сайн мэдгүй шүү Тэр дээ. I miss you baby орчуулсан чинь чи би бол би бол miss чи бол хүүхэд гэдэг. Тэр бол зөв юу байсан баг. Арга багш хүмүүс нийтээрээ нөгөө нэг амар доромжтой бөөли хийдэг байсан. Манайхан өөрсдөө ер нь бол нийтээрээ ер нь доголдолтой байсан шүү дээ. Дээрхтээ юу байсан бэлээ? Миний анзаарснаар бол жоохон улс төрийн нэлээд шүмжилдэг тэгвнгууд зөрүүлээд мэдгүй бид чинь зохион байгуулалттай тухайн одоо нас биеийн төрсэн сонгуульд оролцох хэрэгтэй хүмүүс нь улс төрийн мэдлэг бас нэгэн байсан байж магадгүй. Яг нь нийгэмд ч угаасаа хин нэг юм шоолох хүн хэрэгтэй шүү дээ. Өөрөөсөө доогуур мэдрэмж авч тэ. Тэр хүн яг ах болж таарсан. Тэгэл нэг тиймэрхүү болцсон. Ринжихва энэ төр чинь баг 20 дийлмэлтэй байсан гэл яриад идэх юм байна лээ. Ер нь манайх мэдлэг сайтай хүмүүс нь бол мэдлэг. Гэтэ яг угаасаа манжин дарал 220 жил дарлуулахдаа мэдлэг сайтай, усаа гарал сайтай хүмүүсээ бүгдийг л хадгалал дууссан. Одоо манайх өөрсдөө яг цэвэр зүсний монгол үгийг сайн мэдэхгүй байгаа хүмүүс гэдгийг би мэдж л байгаа л да. Яг гайгүй гэж би боддог гэж. Би өөрийгөө монгол гэж хэлэхгүй ч гэсэн монгол гэж би боддог. Би монгол биш монгол амар сайд юмэр орчлоо амар хөөрхөн. Гинт амар бодож шүү. Тийм ачлаа гэх. Тэгээ backyard бол Өө нэр backyard гэснээс нэр ийм байна. Би шанс нэг хоёр асуулт бас нэг асуу гэж бодсон. Backyard орсон доо. Хоёр дахь шатн дээр чиний вайн бол угаасаа нөгөө дуу болоо гарсан шүү дээ. Тэгсэн. Тэр бол аим шасан. Тэнгүүд чи эргүүлээ үзээд хоёр дахь шатнд орсон хүний хамгийн дуртай анги байна уу? харин тийм нэ тийм. Надад өөр хүн байна уу гэж юу? Амар гонцоо. Ингээд үргэлжлээд бас дорсон ч тэ фаны ч юм эсвэл кул ч юм уу те. Сүүлч эзээ үзлээ тэгэл өөрийгөө л үзсэн дээ. Тийм шүү өөрийгөө л үзэн шүү дээ. Тэг би уусаа сайн л байсан мөлий. Уусаа сайн л байсан шүү дээ. Шааж дууснаа давхарлаа гэж асуусан байгаа. Тийм. Тэр чинь би тэрийг асуулахгүй. Бадаг дахиад одоо ингэ цааш нэг юм саагаад. Би тэрийг зүгээр ер нь юм нөгөө л одоо хувийн хариуцлага те тэр энэ ажлыг одоо надад олж байгаа. Тэрэн дээр би тгийг бол одоо өөр юм эзэн явж иж магадгүй шүү дээ. Амьдралд ер нь тийм бүр дэргүүлэх боломж цөөхөн олддог гэж би боддог байхгүй. Тэгээ тэрэн дээр би чи маш сайн бэлтэж байгаа. Төрүүлэхгүйдээ биш. Тэнд ингээд хүмүүс танигдаад ингээд нэг өнцгөө харуулна гэдэг чинь амар том боломж. Одоо яг дивжээ дээр би бас дүүнрийг ингээд олонд хүрэхтэй тэгчээд дараа нь рэпер болох юм уу, баатлар болох юм уу, дуугац цаа явах юм уу, яах юм инфлюенсер болох юм мэдэхгүй шүү дээ. Яг тэр шиг дэрэн дээр бол би маш сайн бэлдсэн, өөрөө ч сайн цээжилсэн, өөртөө ч ихтэй байсан тэгэл урд орчихсон яг юм харсан. Тэгээ сүлд өөрийгөө нэг үтсэн. Young Miller-тэй бас амар сайн л байсан байлаа. Уцмц харахгүй тий. Өдөгч яг чамааг үзэж байхад заяа. Бид Америкт яг машин дотор суудсан. Тий. Яг тэгээ үзэж байгаа шүү дээ. Ингээд байжсан бохгүй юу?
амар шааж ин даа гэж байсан. Тэрэн дээр бол appreciate хийсэн. Зөв Монгол нэрээ бас English aaдаг rapper байд юм байна гэж үзсэн. Би тэрнээс миний хувьд бол ихтэй мега ялсан шүү. Нэ би бол яг зөв миний хувь хүний зүгээс шүү тий. Та нарыг үзээ явдаг бол биш тий. Хүмүүс инглээр энийг үзээ явдаг гэдэг. Түүнээс бол тийм биш. Миний хувьд бол гэхдээ миний хувьд бол тэр тэмцээн дээр бол мега л ялах хэрэгтэй байсан гэж би зөв ерөөдөө боддог. Хувь хүний зүгээс, сонсогчийн зүгээс гэдэг ч юм уу та. Ялч нөгөө нэг лейблийн захирал гэдэг хүн цаашаа нэг юм өнцөг харсан байгаа болохоор зүүн өнцгөл харж байгаа л да. Ялч. What is this? This is a pen. Тэгэл дизайн дах дургуун биш. Тэгэл нөгөө нэг арал дээр үлддэг нөгөө нэг Titanic аватараа жи яхта авч үлдэх гэдэг юм шүү. Дизайн үлдээ. Ди намаа сонгоогүй. тийш дургуйч юм. Санхүүгийн хийсэн тэгэл мега бол амар сайн рэпертэй гэл одоо өмнөх дугаар дээр хэлж байгаа шүү. Тэгэхээр за тэгээд рэп дэмжээр ороход гээд те. Рэп дэмбэг одоо юу гэдгийг ингээд одоо төөгийн талигач маань ингээд одоо ингээд зохион байгуулад тэг пан зах хэвчтэй ингээд явчихсан. Нэг мах байгаас басна тий. Тэгээд энэс бас нөгөө зохиогчийн их гэж аваад ясан эсвэл нэрийн солиод ингээд уулзаад юм болоод ингэдэг байхгүй юу? Нэг махтаж юм би бас үе ингээд энэ таараад байгаад яг ч таарч мараад байдаг байхгүй юу? Тэгээд юм яриад. Тэгээд яг ч таарч мараад байдаг. Тэгээд бодож байгаад манай студ тавхлах зур юб фестивал хоёрыг хийчихээ баатлын контент хийгээд. Энийг юм системчлэе. Аврагтай болгоё те, чамптай болгоё. Тэрний имиж нэг юм байгаадсан шүү дээ. Энийг юм системчлээд гоё юм болгох юм байна. Тэгээд нэг махтаа болцсон гэдэг. Би ярьж байгаа ахтаа уулзаад ах юм байна. Нэрээ өгч шүү. Рэп юм бэ 2 гэж хийе. Гэт тэгсэн чинь цаа чин жоохон бодъё гээд. Тэгээд би нөгөө дийлнийхээ саналыг тавьж байгаа шүү дээ. Манайх бол ингэн. Ашиг дэдөөс ингэн. Тэгээд нэр нь ингэн одоо ийм форматтай явагдана. Тэгээд ингэж цацагдана гэдэг. Бүтэн яриад тэгсэн чинь ахад тэр санал нь таалагдаагүй мó эсвэл ах зүгээр рэп юм бэ тэндээ ингэж байж игээ гэж бодсон юм мэдгүй ямар ч гэсэн цаа чинь бол ханд үжи өөр нэр бодоод болоод хийчихэл гэж хариу өгсөн. Тэгэхээр рэп төвжээ гэдэг чинь манай Black Squad-ийн AMG-ээр амгаагаа зөвлөө өгсөн. Бид нэрээ бодож байгаа хгүй за юу шах вэ гэдэг. Ямар ч хийн гэж өрцөн. Тэгээ ингээд хоорондоо батлаад нуглаад ингээд чамптай болон тэрэнд нь шагналын зам юм байна гэд ерөнхий бодцсон байжгаад. Тэгээ манай homeboy тэр рэп дижэй гэж шаач. Тэгээ сонсоодсэн чинь нэрээ л бас дижэй гоё ч юм шиг санагдал. За тийгээл. Тэгэл эхлэв. Ер нь бол рэп юм би 2 гэж хийх гэж анх үзсэн. Тэгээд юу юм болог. Нэрээ цаа ч юм яах юм гээл. Тэгэл хэлсэн дээ. Тэгээ надад тэр яг би одоо яг сэтгэлд одоо хамгийн тод үлдсэн хоёр нь болохоор нөгөө зөвхөн хоёрын лайн хэлчих. Нэг нь болохоор нөгөө ардыг нөгөө хой гэдэг чинь тий. Хин тийм сая сүүл би нэг доор үтсэн чинь хин ганцаагийн өөдөөс нэг дөөхөө байсан тэгсэн. Тий. Эхнэр хүүхдээ зодхон байл гэсэн. Миний бодлоор чичээр нь бодхон байл гэдэг нэг урагшаа ямар дайрч хэлээ л тий. Яг бол нэр жоохон ялагдах байгаа шиг ирнэ ч юм уу ингэж байгаа гэж. Тэр цааш гэхдээ тэр батлаар ялагдсан. Харин ялагдсан тий. Гэхдээ яг тэр нөгөө нэг миний бодлоор чичээр нь бодхон байл гэхлээр энэ ярина. Ямар шаартай залуу тэр голомор хаашаач. Сая биш урагшлар болсон тэмцээн дээр байлаа. Тэгсэн. Цаа чинь бас ялсан шүү дээ. Оо тийм үү. Окей. Нэг юм өөр ингэсэн юм та. Рэйл төвчийг үзчихсэн чинь би нэг амар үзчихээгүй л нэг үзсэн чинь нэг залуу нэг ёо явж ийсэн аа. Тийм чинь машин гаргах нүнэ гэсэн холдуулаач наа хүрд иргээ. Амар нөгөө нэг юу өгсөн. Тэр чинь хүмүүс гайхсан би нэг машин гаргах нэ гэж бүгд ингээд холдуулаач наа хүрд иргээ. Тэр зүгээр ингээд амар орсон. Тэгвэл ямар гоё workout хийсэн бэ бүр. Цаадалж амар креатив болцсон. Харин тийм билээ тий. Одоо энэ workplay үгээр тоглох моолыг бол үзүүлж шээ. Одоо битээр зочноор орж морох юм болоо зөвөр бараг алуулна зөв. Зочноор гэснээс хоёлоо оролцогчоор нэг орох уу? Яах. Хоёулаа хоорондоо нэг эсрэг нэг шүү. За би ямар ч нэг яах юм бэ?
За дараагийн дууны шүлгийг таалгая. За дараагийн дууны шүлгийг таалгая. Дуусаагүй. Ягаад явж ирдэг те. Зөөр хөдөө мартчихаагүй л үү. Сэтгэлийн аялгаа. За сосроор махаа юу орж ирлээ гэдэг. Намайг нэг дуустлан сонсоод заяа. Тэгвэл их гоё. Төрөл тахан гоё ч юм уу бас. Юу богино сэтэл хамгийн сүүлийнхэн би госно гэнэ. Госно гинэ. Явчаад ирсэн найзууд бүгд намайг дайлцсан шааж гинэ. Сарын дараа намайг танихгүй та таньсан шааж гинэ. Энэ Triple X-ийн сайфер дээр явсан. Cypher Volume 3. Volume 4 лөө. Volume тэрийг санахгүй. Ямар ч сан Beat Bond шатагч таанда сав. Байна авч юм лимит. Айгу Babina интерес байсан тийм. Бид нөө тэр өөр дугаар дээр нөхөр. Бид 6 хэрэгтэй л байсан заа. Аа. Яалчгүй л цэстэ жүлгөөдөөс л яалчгүй баддаг юм байна. Базан. За дараачаас би нөгөө юугаа санахгүй. Одоо нөгөө Nomix гэх нөгөө хамтлагаараа хийсэн дуунуудын верс үхэлээ санахгүй. Хамтлагийн ямар ч миний верс тэгээд аль дууных нь нэлээ сүлдээ яачдаг л. Ялах болчихдог. Энэ аль дуу нэлээ гэж. Энэ чамаас нэг асуумаар байхгүй. Чиний дууны өгнүүдийг заяа. AI уншуулвал заяа. AI depressed хөө. Эсвэл AI илүү философч болох уу? Гэхдээ нэг тийм нөлөөлөхгүй бах уу тэр чинь хэдэн сая дата явж байгаа. Тэгэхээр зүгээр энэ таалагдчих. AI шүү дээ. Зөвхөн AI. Чи бол нөгөө нэг AI бол яг хөө artificial intelligence ханаас дата авч байгаа юм бол мэдэхгүй зүгээр. AI бол дөнгөж төрсэн AI байж болох заа. Зүгээр яг өөрөө дөнгөж baby AI заа. Тэгвэл цаа чи яг нэг юм юу сурах ухаан юм хайр. Эрдэнэ бага хайхгүй юм даа ингээд бодсон. Ер нь нэг юм бас нэг жоох юм сурах ухаан. Нэг юм хайр ядаж нэг юм рэпинг хипхопыг ингэж хийж болдго юм байна гэдэг нэг хэсгийг нь сурах байх. Гэж бодож байна. Тэгвэл тэр AI зүгээр рэпер болох юм байна. Тэгтээ навчиг рэпер болчих хэрэггүй шүү дээ. Юу бро өсөн ирэхэд хаан засуулж байна ерөөхдөө. Dreadlock бааны дээр хэлсэн. Тэгээд цаатан дээр чи юу нэг чинь тэгээд бас тэр аваад гэж бас баг тэрэн дээр чангалуулж маглалаа. Тэгэл Үсний дизайн одоо ингэ өсчин TV ингэж ярьж байна эсвэл би яг энэ үсийг ингэж хэлмээр ингэж яхнаас ярьсан уу? Барбартаа ярьж шүү дээ. Энэ нэр ээ. Чи юу гэж бодож байна? Тамууд энэ ингэ ингүүл зохион ингүүл юм. Тэгэхээр энэ үедээ зөвөр ингэ байж энэ нөгөө километр дүүснээс юм юм дээр очиж сууж хурдгаар бас арай өөр мөр болгох янзлаа. Би харин тэгж бодохгүй нөгөө Монгол улсад яг юм хоёр л гизгтэй хүн байсан юм байлээ. Нэг нь нээжээ гизэг, нэг нь бол Монгол бронз юм байлээ. Бронзын хойч яг юм гизгтэй байсан шүү дээ. Нөгөөд нь цагаан гэр байсан бохгүй. Энэ хар гэр. Гэтэ тэр гизэг окей. Тэр чинь ингэдэг байхгүй юу? Тэгсэн бохгүй. Окей. Тэр чинь ингэдэг байхгүй юу? Тэр чинь ингэдэг. Окей, sorry. Нүүн өсөө усууч гэсэн яагаад ч юм багасаа юм лахсан байлаа шүү дээ. Аймаг хаалцсан. Тэгээд нөгөө хитрхи хүүтэн царайтай юм би жаа скины бүр амар байлаа шүү дээ. 60 мар гэлтэй тэгээд нэг муухай хүүтэн царайтай хаалцсан. Тэнгууд яг нэг юм гарч ирсэн юм шиг харагдсан байхгүй юу. Тэгэхээр бас нэг гизэг тавьжгүй би гарч ирээгүй гэх. Тэгээд батлаад байгаа юм аа. Тэгээд ингээд зүгээр ингээд трийг яах гэж би тэгж бодсон юм. Тэгэхээр дандаа халцаа явдаг. Тэгсэн чинь арай хүүтэн царайтай байгаад. Миний хувьд стил олохгүй олоогүй явж байгаа шүү дээ. Тухайн үед тэгээд бас халцсан бовч бас халцангууд ихтэй байлаа. Ингээд эхнээсээ ингээд байна. Тэгвэл одоо гэхдээ ингээд бас өдийн насн дээр өссөн гэж гоё өтгөн ургаж ийн гэдэг чинь бас ингээд гоё зөв хаалж зөв ингээд гоё зөв лайфстайлтай байна гэсэн утгаар би яасан. Тийм бах. Тэгээс коллаген гоё ялгарч ийн гэл тийм. Би нэг дахиад ганцхан асуулт асууж байна. Lady Gaga сонсоод тэгээд яг хөгжим рүү яг хөгжим хий гэсэн бодлыг төрж исэн гэдэг тэр яг үнэн юм уу бро? Үнэн. Би бас Lady Gaga дуртай байсан л та. Lady Gaga тухай даалт гэсэн тийм. Тэгээ Poker Face тэгээд тухай ч одоо Just Dance болох юм да. Үе тийм үе тэгээд бид нар ч одоо төрсэн артист хүмүүс ч байсан. Тийм одоо хүртэл амар явж шүү дээ. Тэгээд тэр өнөө тэгээд хипхоп руу орсон шүү дээ.
Сони би бүр Adele сонсоод pop руу орсон шүү дээ. Тэ. Adele сонсноо Eminem-ийг сонсоод пүү гэж бодож байгаа юм чинь. Adele бол ингээд ингээл хүнд хүрэж байгаа үгийг тэгээд Eminem болохоор ингээд бүр хүнөө дайрч давшлах хүнийг идэх гээл те. Тэгээд одоо жиг match for wordplay гэдэг юм шиг яг тийш явал тэгээд битэн дээр яаж ажилласан байлцсан ингээл. Тэгээд байжснаа Lil Wayne болоо шээ. Би бүр хэсэг би өөрөө гайхаад гэсэн. Жижигхэн Wayne гэж. скрит онж мунаад Бицэн Wayne те. Lil Wayne-ийг сонсоод Big Wayne болоо шээ. Lil Wayne. Манай ээжтэй нууцар. Манай ээжтэй зааж. Манай ямаа ээж гэдэг. Тэгээ яг хипхопоос яг үлдсэн авсан юм юу? Монголоос байгаа. Монголоос байгаа үсвэл гадаадас байгаа. Хамгийн анх. Тий яг тий. Яг нөгөө MP3-оор сонсох Spark-сан бай. Pitbull-ноо сонсолцвол бид нар нэг MP3-д нэг дуу сонсож үзэх ганц л авах юм шиг байна. Нэг MC дахаас юм уу асуу бодлоо MC тавш. За стоотлаас rest in peace. Бүр амар дуу сонсож өгсөн байх. Би анх нэг opposite нэг хоёр дуу сонсоод тэр надад таалагдчихсан. Тэгээд юу нухаж сонсож байсан хипхоп чи юу гэдэг айтем юм бэ гэж тий. Тэгээд сонсоод тэгээд тухайд ч үгүйс нөгөө бодомжинд клик бум гангстер сервис нөгөө юм инфраред дээр явдаг байсан үг л тий. Хүүхд болгон дээр явцсан байсан. Ингээд л талхаж байгаа ш таахнаар тий. Тэгээд гадаадаас бас Machine Gun Kelly, Kanye West-ийг сонссон. Тийм. Machine Gun Kelly амар л та. Гэтэ чи Eminem-ийг юу гэж боддог? Ямаа штэ юу бодох юм байх тий. Тэгээ хүмүүс болохоор ямаа гэж бодохгүй байгаад байдیں۔ Rocket Band гэдэг үл. За чи мундаг сайн рэп штэ. Бас нэлээд сонсч моссон штэ. Би бол эхний хоёр цомог надад таалагдсан. амар шаасан. Эхний цомог бол амар цомог би. Тийм надад эхний цомог нь илүү таалагдсан. Өвтгөх хүмүүсээс илүү сайн ч хэлсэн. Яг өөрийнх нь өөрийгөө төлөвлөж байгаа болохоор сонирхолтой тийм. Амжигтай. Хэрэг өөрөө чинь 3 цомогтой тийм. Энэ жил 3 дахь гарах гарлаа тийм. Тэгээд цомгуудаас хамгийн дайжгүй цомог гэж өөрийнхөө дүгнж байгаа. Хоёр цомог л байгаа юм л да. Миний 3 дахь цомог илүү сайн болж магадгүй. Тэгээд хүмүүс бол миний эхний цомгийг илүү сайн хэлдэг. Миний хэлэх утга гэж. Нөгөө фэн групп мөрөвчөнд бол тэгэл миний хэлэх утга байна уу гэж тэр цомгийг хайгаал гэдэг надад ч байхгүй. Үлцэн хоёр дахь нь хоосон гэж цомог байсан. Одоо хаана байсан? Одоо ер нь хаач байхгүй те. Манай channel дээр бүх дуунууд нь байгаа. Тэгээд хөгжмийн юунууд руу ороогүй. Оруулахгүй үү? Яг би нэг оруулах л та тий. Оруулах баялаар бүх байж байгаа шүү. Дээрс нь одоо ойрын үе тоглолт юу гэж бодож байна? Яг энэ жил харин surprise болгоод бидний зарлал тий. Тэгээ энэ жил нэг тоглолт хийх бодол байна. Тэгээд одоо нэг объект юмнуудаа яг тохирчвол ер нь 11 сарын ихээр тэгээд тэрнээс цаана бас нэг төлөвлөсөн нэлээд их коллаб юмнууд дуунуудаа бэлтгэсэн байж байгаа. Тэгээд одоо бас наадам гээд манай хэн жоохон амарчих бах. Тэгээд тэрний дараа бас миний нэг клипний эдит явагдаж байгаа Extreme Studio дээр явагдаж эхэлсэн байх гэж би бодож байна. Тэгээд тэр мөр цацагдаад коллабууд яваад дундуур нь 1-2 соло гараад тэгээд 11 сард нэг тоглолт юм дотор тий. Бро манайхаа дуу сонсоод манайхаа клуб хийх шийдвэр гаргана гэж байх. Өдөртөө шууд коллаб орж байгаа. Хоёулаа тайсны ард ерөнхийд болж байгаа. Тийм тоглолтын промошн хийгээд явна шүү дээ. Влог хийгээд явна шүү дээ гэдэг шиг. Нэ тэ нэг тиймэрхүү план байлаа. Damn. Yeah bro. It's a good news. Тэгээд цомог хийн тоглолт хийн гэдэг бол маш том ажил. Тэгээд ер нь бол тийм ингээд бас маш олон стресстэй байгаагийн дунд бид нар дээр ирж байгаад бас баярлалаа гэдэг шиг те бас энэ зас гоё хүндлэлчтэй том юм. Цомгийн дээрээс Тэгээд миний бас сонирхолтой хэлэхэд би нэг ном бичсэн юм аа. Тэгээд тэрийг бараг 4-5 жил өмнө бичээд дуусгасан биз. Тэгээд тэрийг хэлэлтэнд өгсөн. Тэр бас 8 сард бас гарах бах. Тэгээд яг ном бол нэг хүмүүс нэг рэпергээд харж байгаа илүү дуу юмнуудын авдаг гэж магадгүй зүгээр. Асуудаг манай нэг хэдэн фэн группийн нэг юм ордны ч юм уу эсвэл илүү чухал хүмүүс ч юм уу. Тэднэртэй хэлээ ном бол хэлэлтэндээ явцсан байгаа. Тэгээд 8 сард гарах төлөвтэй байгаа. Шүү. За ингээд X-Talk нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн Maberant aka миний амьд
Хармига маань ирсэн байна. Манаас баралцсан байгаас тэгээ тий. Хармига гэдэг чинь хамгийн зөв нэр баг. Би бол Мабрандс Хармига гэдэг нэр нь илүү дуртай. За миний хувьд бол манай студиуд AK Mabrand эцэгхээс өгсөн нэр мегмарт орж ирсэн байна. Appreciate that. За ингээд босдог те. За ингээд нэвтрүүлгийг дуусгая хамсарнаа. Окей. Дараагийн дугаараа бодгоо. Тоглолтын дээр уулзцгаая нэрэ. Бид нар 11 сар. Бид нар Аргентин үзлээ. Аргентин үзэн. Тэгтээ наадам үзэн. Тэгээд 11 сард болох Mabrand-ийн тоглолтыг бас үзэн. Make some noise. Cheers guys. Cheers guys. Надад секс татах эргэж сони шасэ экс надад татах миний экс нөгөө гарах миний секс үчиг кайф богти бав Chicago сиш кайф богти back in trap Pikachu арай дагаш шинэ кашаа дэглэ зон гэж мөрөг гарга манай гэрэн зүг миний фантазигийн